За Монголд цор ганц Segway GT3 ирсэн байна. Туулах зай 73 км, 30% өксөрт матсан, 50 км/цаг хүртэл хурдлана. Hydraulic suspension. За энэ дээгүүр юм үзүүлэлтүүд байна. Segway гэх технологи амарчин дээр хийгдсэн байгаа. За тэгээд TFT Smart Display. Энэ дэлгэцэн дээр их олон шинэ функцүүд орж ирсэн юм шиг байна. За тэгээд задлж үзнэ. За нэг жоохон бороо задлаа хийсэн. Хэлцүүлэг зааварчилгааны ном. За цэмэглэгч байна. Хэлцүүлэг нэлээд л олон юмтай танилцах шүрэг боолнууд шиг байна. Тэгээд тусгай мацуусны хошуу. Цара яа. Яа гэдэг юм би. Чинхэн галзуу идэх та. Энэ өөр олон улсын глобал интернэшнл хөлбөр болохоор савлгаа бичиг нь бүгд ер нь бол англи хэл дээр арай өөр гэж яах шиг байна. За энэ цэнэглэгчний оролтны давхар хамгаалттай хийгдсэн байна. Ус бороо чигний хамгаалт шиг байна. За одоо дэше босгож ирнэ. За сэртгэрээ угсарнаа. Хянах хэсэг гэдэг нь юу вэ? Ийм том дэлгэцтэй. Ямар өндөр юм бэ? За энэ дээр дохио ах шиг байна. Сигнал байна. Тэгээ буст, гэрэл. Энэ дор гар сигнал. Уртаас хос базууртай, уртаас базуурынхаа доор дохиотой байна. За энэ их гэрэл байна. Цацруулагч бол өмөрхтэй ижлэхэн. Энэ төвчээ нь бол бас нэлээд бахим юм байна да. Төрөний ерөнхий мэдээлэл бол энэ байна. Цааснаас уулгана. 45 кг. Хитэн үү. Яа та нөгөө боолтнууд аяж өгнө. Нэг өөртөө. За энэ бол инкерэн. Та нарын төсөөс нөөс том шүү. Өөрийнх нь чинь 45 кг гэж бод. За энийг юу вэ харнаа. За хос амарчин дэлгэцтэй орсон байна. Урд талаасаа ийм амар царил. Мангас шиг царилтай юм шүү. Нөгөө GT3 Pro дээр гэдэг астаг энэ дээр зүгээр юм никл хүрээтэй хийгдсэн байна. Тэр бэлдорны логогоо ичжээ. За тооромцны хувьд дискэн тооромцтой байна. Дискэн тооромц урд нар урдтай. За энэ дугуй мөг бол амар. За түрүүний яриадсан Segway технологи дээр орсон байгаа юм байна шүү. Хойдлын их биений хэсэг дээрээс болохоор за энэ төгчээ ах шиг байна. Энэ төгчээ ийшээ орж ирд юм байна. Биений хэсэг дээрээс юм төмөр арам нь хойш орж ирсэн байт юм байна. За энэ дээр нэмэлт орж ирдэг гэж магадгүй. Гэрлээд байна. Хойд хэсэг. За энэ дээр нэг юм жижиг дохиотой. За тэр амарчин тэр дотор харагдчих байгаа шүү. За доод хэсгээс бол гэмэрхүү. За таасаач идэвхжүүлж үзнэ. Одоо хэдүүлээ хянахтайгаа танилцсанаа. Хянах гартоор ямар функцүүд байна. За энэ дохио маань өөрөө давхар чимээ өгд юм байна. Одоо зүүн төгсөн байна. Энэ ар дээр бас нэмэлт жижигэн мандал дохио орж ирж байна. За тэгээ сигнал нь бол
машин шиг. Машин шиг сигналтай байна. Индор сигнал нь барилж байгаа. Ерөнхийн хянах дээр одоо walk мод дээр цаг гардыг байна. За зингэлж чад shape нь гардыг байна. Ерөнхийн машины хянах дээр байдаг зүйлстэй ижлэх юм байна та. Энийгээрээ эргүүлэхээр гормоос үлд юм байна. Racing mode, walk mode, eco mode, sport mode. За энэ дээр дарахаар энэ ямар нэмэлт тохиргоогоор юм шиг байна. За энэ өөрөө унтраах функц байна. За тэгээд энэ дээрээсээ бас дэлгэцэн дээр дуудлага ирэхээр утсан дээр дуудлага ирэхээр энэ дээр ингээд дугаар нь гарч ирдэг тохиргоо байдаг гэсэн тэрийг дараа нь бичлэгээр харуулна. Тэгээд энтлийн энэ эргүүлдэг дээр болохоор гэрэл юм байна. Энийг ингээд гэрэл нь хол ойртой. Ингээд гэрэл нь хүртэл хол ойртой юм байна. За энэ харагдаж байгаа бох те энэ ерөнхий подвар юм байна. Подвар. За одоо нэг тусгана. За тэр цаана тусгал харагдаж байгаа. Энэ ойрн байна. Дахиад нэг эргүүлнэ хол дээр. Инхээр тарагдаж байгаа хол ойр дээр тавьж шилжүүлж явна гэсэн. Ерөнхийдөө бараг л машин шиг юм байна да. За аппликейшнтэй холбохын тулд апгрейд гэж байна. Firmware upgrade. За энэ дэлгэцэн дээр ерөнхий мэдээлэлд гарч байна. Аппликейшн дээр өөр ямар тохиргоонууд байна харцгаая. За дашборд дээр бол ерөнхий хурд мэдээлэл watt гэх мэт. Цэнийг нь гараад ирж байна. За settings locking function. За энэ дээр болох нэ дөрвөн оронтой код их юм байна. Alert бас байд юм байна. Location. За find my-ыг асааж болд юм байна. Тэгэхээр scooter маань байршил зааж өгнө гэсэн. Тэгэхээр хулгаад алдах юм байдлаар алдах боломжгүй байл гэсэн. Segway kick scooter гэдэг өөрөө гараад ирж байна. Энэ дээр find my гэдэг. За scooter GT3 гэд нэр өгöd. Мот за ингээд хадгалж. За ингээд газрын зураг дээр скутерийн маань байршил хэйртаг шиг. За наал гэсэн. Ингээд play sound дээр дарахаар. Одоо ингээд сигнал хэйртаг тохиол хаан дугаар чинь олдохгүй л энэ дээр дарчих юм. За power off гэсэн функц үүдэг юм. 5 минутын дараа өөрийгөө унтраа. Traction control system энэ өөрөө шаардлттай гусамтгай зам дээр гадаргууд дээр тэнцвэр барих park on slope гэхээр алтрахаар бол 50 км/цаг. Спорт дээр бас ялгаагүй 50 дээр тавьсан маань энийг хүснээрээ тааруулж болно. Eco дээр энийг би бол аюундаа одоо мэдэхгүй байна. Start speed болохоор ерөнхий газраас хөдлөх хурд. За light effect, sound effect нь бат 3 гэдэг сериал бүх мэдээлэл нь ороод ирж байна. Давдахгүй тест драйваараа уулзцгаая да.